Сүнсний зэрэглээ. 1-р бүлэг. Хуучин Цэслэнгийн байшин. Наран улсын ар хормоод нуурын эрэг дагуурших нэгэн хуучин Цэслэнгийн байшин. Нутгийнхан сүнсний зэрэглээ гэж нэрлэдэг байж. Учир нь орой бүр нар жаргах үед цонхон дээр хүн шиг сүүдэр гарч ирээд гөлрөн суудаг хэмээн олон жил ам дамжин эргэцсэн юм. Зуны нэгэн орой хотын 3 найз мандах солонго тэмүүлэн нар байгальд амрах зорилгоор тэр байшин түрээслэхээр ирэв. Тэд байшингийн домгийг мэддэгч итгэдэггүй байлаа. Сүнс гэж юу аах вэ? Зүгээр л хуучны айл яриа шүү дээ хэмээн тэмүүлэн инэв. Гэвч тэр шөнө тэдний итгэл ганхах эхлэл тавигдчих. Салхи намдаж нуурын ус толин мэт тэгш намгүн болов. Гэтэл гадаа нэг л хачин хүйтэн салхи гинэт орж ирэх шиг болов. Гэрэл анивчиж цонхны хөшиг өөрөө хөдлөө. Та нар мэдэрч байна уу? Салхи орлоо шүү дээ гэж солонго шивнэлээ. Үгүй дээ, цонх хаалттай байна гэж мандах хэлээд цонхны зүг алхав. Гэтэл шилгэн талд нь ямар нэгэн хүн шиг дүрс айжмаар бүрэлдэн гарч ирэв. Тэр дүрс цонхон дээрээс тэдэн лөө ширтэж байлаа. Нүдэн цагаан хоосон нүүрний оронд зэрэглээ шиг балархай гэрэл хөвж. Тэмүүлэн айж ухарч гарч чийдэнгээ унахав. Чийдэн газар унах мөчид гэрэл анивчиж унтарч өрөө тэр жигтэй гүн харгах хуй давтаж. Тэр агшин солонго чихэн дээрээ шивнэх мэт сулхаан дуу сонсов. Надад туслаач. Тэр иргэн харвал хинч байсангүй. Зүгэн ханын цааснаас усны тусах мэт тасралтгүй духарч. Шүн дунд мандах сэрээд цонхны гадна хөлийн чимээ сонсож тэр чимээг дагаж гарвал гадна нь цагаан даашинцтай эмэгтэй зогсож байл. Нүүр нь харагдахгүй. Харин урт гар ус нь салхин хийсэж байв. Тэр эмэгтэй айжмаар нуурын зүг алхаж мандахыг дуудан байгаа мэт хоошоо эргэж харав. Мандах ямар ч эргэлзээгүйгээр дагав. Нуурын эрэхт хүрэхэд усан дээгүр зэрэглээ мэт цайварл гэрэл хөвж байлаа. Тэр гэрлийн дунд эмэгтэйгийн дүр алгуур усаж мандахч түүнийг даган алга болов. Өглөө солонгоо тэмүүлэн хоёр сэрэхэд мандах байсангүй. Тэд гарч нуурын эрэг рүү очиход илсэн дээр ганцхан үлдсэн хөлийн мөр байв. Ус руу орсон харин гарсан мөр байсангүй. Тэмүүлэн ус ширтэн зогсох зуур нуурын мандалд ямар нэгэн зүйл хөдлөх шиг болов. Харвал мандахын царай яг усны гадархад гарч ирээд инээж байгаа мэт харагдана. Гэвч тэр инээмсэглэл нь амьд хүн шиг бус үхтэл шиг хөшүүн хүйтэн байлаа. Солонго айсандаа орилж ухсхийн зугдлаа. Гэвч ард нь сулхан хүндий дуу гарч дараагийнх нь чи